За ер нь тэгээд өнөөдрийн видеогоор тэгээд тий угаасаа ойлгомжтой шүү дээ. Хэдүүлээ шинэ апдейтыг судалж үзнэ. Тэгээд шинэ апдейтаар нь юу гарсан бэ гэхээр одоо нэг эвент билий. Нэг иймэрхүү Lucky event гэдэг нэг 4 сард одоо Америкт тэмдэглэдэг нэг Аз ямар Lucky Patrick event гэдэг нэг event гэдэг юм а. Тэр event-ийг нь монголоор яаж орчуулдгийг нь би бол мэдэхгүй. Тэгээд team event-ийн юм байсан. Тэгээд одоо болохоор шинэ нэг род байгаа юм билий. Тэр родыг нь авахын тулд одоо нэг 5 гай байгаа зин. Энэ 5 гайыг тавууланг ингээд гэрэлтүүлээд тэгэх юм бол ингээд болд юм билий. Одоо надад байгаа нь гэх юм бол шүү дээ. За ер нь бол яаж гэрэлтүүлэх вэ гэхээр MT нөгөө нэг загаснууд идэв шүү дээ. Би баг тайлбарлаад байх шаардлага. Ийм загаснууд идэв шүү дээ. Ийм загаснуудыг авчираад энд нь хийгээд тэгээд ер нь бол болоо. Тэгэл болоо. Тийм аа. Одоо MT төрөөд идэв шүү дээ. Тэгээд эднэрийг нь авчирж ирж хийгээл. За. За эхнээс нь шууд хийгээд үзчихээ. Надад бол дахиад хідэн байхгүй юм л да. Надад 2 дутуу байгаа. Тэгээ тэр хоёрыг нь олчих юм бол Родо бол бүрэн аавна. Надад одоо байгаа болохоор яг 3 байгаа заяа. Яг энэ 3 байна. Одоо 2 дутуу. За шууд нэг нь гэрэлтээд ирсэн шүү. Нэг гай бүжиглээд нь. За энэ нарта Шивэд 5 Lucky тэгээд Lucky гэдэг бейтас авч байгаа юм байна заяа. За тэгээд дараагийнх нь бас дахиад шууд хийчихье. За. За улаан бүжиглээд нь. Clever Bobber гэнэ үү? Clever гэнэ солиорч нь Clover Bobber гэж байгаа юм байна. За. Хамгийн сүүлийнх Синхэр гай. Одоо яг энэ гэрэлт нах тий. Яг өнгөнийхөө дагуу гэрэлтж байгаа л яг энэ л гэрэлт нь байгаа. Тэр. За. 20 Lucky тэгээд дахиад Traveler Lucky Bait гэдэг гэж байгаа юм байна. За. Одоо ингээд сүүлийнх нь энэ хоёрыг олоод за тэгээд шинэ род авах нь ерөнхийдөө бол энэ миний бодож байгаагаар бол энэ род нь баг limited time event явах гэж бодоод байгаа. Тэгээд надад болохоор одоо бол яг ингээд 99% нь байгаа байхгүй яг бүх род. Тэгээд энийг авчих юм бол баг 100% болчих واخ л гэж бодож шít. За тэгээд үлдсэн хоёрыг нь явж бэрээ да тий. За тэгэхээр Lucky event нь төрсөн хаан төрчөө. Олж очоо бэрэн да. Тэр яг хажуу. За тэгэхээр Lucky event нь төрсөн яг хажуух нь. Шууд ягаан за шууд за ямар хацтай байна тий. За одоо эний чинь л барина гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр хідүүлээ ер нь бол барьцсан. Нэг хэрэгтэй гэсэн 2 загсаж ин заяа. Барьцсан ч яах вэ? Би бол бүгдээр ингээ өөрөө бариг үлдээ. За тэгээд ер нь бол надаа загас өгсөн хүмүүстээ баярлаа. Тэгээд нэрнүүдийн ямар тач гаргачихъя. За эхнийх нь Pro Fisherman гинэ 1258. За дараагийнх нь Оргил Tech 211 гинэ. Тэгээд Arashi 1614. Долбоо 13 34 44 гинэ. Ёо. За тэгээд дахиад Оргил байна. За энэ хэдэн найзуудаа баярлаа. Баярлаа. Загасгсан баярлаа найзуудаа. Маш их баярлаа. За тэгээд одоо энэ хоёрыг нь хийгээд род авъя да тий. За мэ. Шууд ихнийх нь хийсэн. За шарн гэрэлтэй тэгэллээ. Lucky Saver гинэ. За титл өгж байгаа юм байна. За нэг нич. За тэгээд
Одоо сүүлийнх нь энэ яаштай тий. За болсон. Shamrock Road гэдэг юм байна уу? За ерөнхийдөө бол за харъя. Shamrock Road статус нь гэх юм бол lure speed нь 25%, lock нь 150, control нь 115. Тэгээд resilience нь болохоор 10%, max килограмм 5000. Өө. Үнэгүй road гэхэд үе бас нэлийн гайгүй нэлийн сайн road байна уу? Тэгээд энэ чинь хардаа lock нь 150. Энэ гэхдээ ямар нэгэн passive бэдгүй юм шиг үлээ тий. Ер нь бол нэг иймэрхүү л road байна. Shamrock Road гэдэг юм байна. За тэгээд ерөнхийдөө энэ шинээр гарсан юмд нэг иймэрхүү. За тэгээд ойрж байгаа микний асуудалтай болохоор видеоны камер сайн оруулах боломжгүй байгаа. Тэгээд энэ асуудлыг шийдэх юм бол ер нь видеогоо буцаад хэвээ оруулаа явна заяа. Тэгээд ер нь бол тэгээд тий. За олон юм уршааж байгаа. Наад угаасаа мэдж байгаа. Хэдүүлээ фикс чи видеогоор баг хөвчлэн хийх баг. Тэгээ хажуугаар нь бас Minecraft орж ирж магадгүй шүү заяа. За тэгээд энэ удаагийн видео тэгээд энэ хүрээ дуусчихна. Лайк болон сабатарга бити мартаар манайхаа. За тэгээд баяртай дараагийн видеоор уулзъя.